Хуульч шууха иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлэг иргэний хэрэг үүсгэх үндэслэл хэргийн харьяаллын талаар танилцуулж байна. Шүүх эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрхэн зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл. Бусдын эрх чөлөө ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл. Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол. Хуульд заасан бусад үндслэлээр иргэний хэрэг үүсгэж болно. Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндслэлээр гаргасан нэхэмжлэл хүсэлт гомдол буюу нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэнэ. Хууль Монгол улсын олон улсын гэрээнд заасан буюу зохивч хэлэлцэн тохиролцсон бол иргэн хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ. Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй эсвэл засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ. Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ. Энэ хуульд заасан тусгаалсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэл дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэрэгээ байнга явуулдаг эсвэл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгөнд байгаа газрын шүүхэд гаргаж болно. Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрен сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд бүсэлт гаргаж болно. Хариуцагчийг эрен сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. Бусдын амь бие эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлөвлөх тухай нэхэмжлэлийг хариуцагч эсвэл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно. Гэрээнд өөрөг гүйцэтгэх газрыг тусгаалan заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно. Өөр газар оршин суугаа оршин байгаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа оршин байгаа газрын шүүхэд гаргана. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолох тухай нэхэмжлэлийг иргэн хуулийн этгээд өөрийн оршин суугаа оршин байгаа газрын эсвэл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. Үс хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нийлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана. Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол улсын иргэн хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа оршин байгаа газрын эсвэл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргаж болно. Өв залгамжлагч үеийг хүлээн авахаас өмнө өглөөлөгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өглөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана. Тижээн тэтгэвтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Гэмт хэрэг үйлдэгдснээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ. Хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам харьяаллын дагуу гаргана. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй. Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно. Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүхийн онцгой харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болохгүй. Сум буюу сум дундын дүүргийн шүүх иргэний бүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Аймаг нийслэлийн шүүх иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Улсын дээд шүүх иргэний хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ. Монгол улсын шүүхийн тухай хуульд заасан тохиолдолд аймаг нийслэлийн шүүх болон улсын дээд шүүх хуулиар тусгаалan харьяалуулсан хэрэг маргааныг анхан шатны болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн хэргийг тал бүрээс нь бодиттой шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзүүлдэг. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илрүүлдэг. Энэ хуулийн 93-2 заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно. Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Энэ хуулийн 21 заасны дагуу шилжүүлсэн хэргийн харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй. Хэрэг шилжүүлснийг үндэслэлгүй гэж үзвэл хэрэг хүлээн авсан шүүгч захирамж шүүх тогтоол гаргана. Монгол Улсын шүүхийн тухай хууль заасны дагуу шийдвэрлүүлнэ. Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх тухай шүүхийн тогтоол шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа өнгөрмөгц уг хэргийг шилжүүлнэ. Хэрэг гомдол гарсан бол уг гомдлыг хянан шийдвэрлсэн тухайн шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг шилжүүлнэ. Хуульч шууха иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлэг иргэний хэрэг үүсгэх үндэслэл хэргийн харьяаллын талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт иргэний эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.